За Ёндонгийн яриад Улаанбаатар хотын сайт маятуудаар одоо тэр тараас юм уу нөгөөдөл нь авсан юм гэдэггүй. Яасан ч хурдтай яаж жагаад. Тэгээ Эрдэнэт үйлдвэрээс хулгай дээр өчнөө олон юм нүүрлсэн байхад нэг удаа ган хийж дуграагүй хүн энэ ажилчдын эрх ашигтай холбоотой ахуй амьдрал нөхцөлтэй холбоотой юм дээр яасан хурдан мэдээлэлтэйгээл нөгөөт нь яасан хурдан орон даяар тараал тийм ээ. Тэгээд ийм байх юм бэ гэд. Тэгээ Ёндонгийн яриад байгаагаар бол ерөөсөө бүх зүйл уурхачтаас болсон, бүх зүйл үйлдвэрчний хэвлэлээс болсон. За тэгэл уурхачд одоо за боли бид нар хууль зөрчсөн юм байна. Бидний буруу юм байна. Бидний хуулийн дагуу тавьсан одоо цалингаа нэмүүлээ, ахуй амьдралаа сайжруулъя, эрүүл мэндэд анхааръя. За Эрдэнэт хотын одоо аймаг болгонд нэг брэнд гэж байдаг шүү дээ. Яг энтэй ажиллах нь удман дагсан уурхайчин би гэд. Одоо энэ дууны үг одоо бас буруу юм байна. Энэ дуу ер нь буруу юм байна гэд уучлалт гуйгаад тэгээ ажил хаялтаа зогсоогоод тэгээд шүүхэд өгсөн байгаа гэж. Тэгээд шүүхэд дуудагдаад ингэ явж явах хэрэгтэй юм шиг л тийм л юм ярьж байна. За тэгэхээр эрхэм уурхайчд минь. За ер нь бол зүгээр нэг та нар амтны ертөнц гэдэг юм үзчихсэн баг тийм ээ. Ганц нэгээр байх юм бол нөгөө махчин амтд тас зулгаагаал хийдэл бүр ясын өртлүүлдэх зулгаа гэдэг. Бөөнөрөө байх юм бол нэг аварч чаддаг. Тэгээд ийм амтны ертөнц мөртөнцөө сайн үж байгаа. Тэндээс ч бас авч маах юм бас байдгийн шүү.